За өндөгний шарыг хаях хэрэгтэй юу те турах гэж байгаа бол хаяа гэдэг зөвлөгөө та сонсч ирсэн байж магадгүй. За тэгэхээр энэ болохоор ер нь бол 50-аас 60 жилийн өмнө гарч ирсэн нэг судалгаатай холбоотой юм байна. Тухайд юу гэж үзэжсэн бэ гэхээр ер нь бидний хоол хүнсээс авч байгаа холестерины хэмжээ зүрх судасны өвчнөд холбоотой байна гэсэн тийм судалгаа гарч ирсэн. Тэрнээс тэг холбоотойгоор өндөгний шарыг хаяхдаа ястай гэсэнтэй буруу ташаа ойлголт гарч ирсэн. Тэгээд ер нь бол би 10 жилийн өмнөөс ер нь фитнест яваад анх ер нь фитнест явж байхад турах байгаа хүмүүст болохоор өндөгний шарыг хаяа гэдэг тийм зөвлөгөө хэлдэг байсан. Одоо ч магадгүй хэлдэг байж магадгүй. Тэгэхээр өндөгний шар бол ерөөсөө таныг таргалахад тийм нөлөө үзүүлдэг юм байна. Яагаад вэ гэвэл өндөгний шаранд эрүүл өөх тус байгаа. Эрүүл өөх тус ерөөсөө таны таргалтад нөлөөлөхгүй, дээрээс нь өндөгнийх нь нийт хорооны 40% нь өндөгний шаранд байдаг. Дээрээс нь монголчуудын ерөөхдөө ихэнх монголчуудын дутагдж идэг Д витамин бас зөвхөн тосон дуусч бие шингэдэг А, Е, К гэсэн витаминууд өндөгний шаранд агуулгадаг. За тэгээд өндгийг шартаа нэтгэд цадсан юм шиг мэдрэмж төрөөд альва гурилан зүйл те элсэн чихэр сахарт зүйл идэх хүслийг багасгадаг. Тэгээд айгүй олон эрг нөлөөтэй булчин бас алтхаас хамгаалж яадаг гэх мэт. Тэгэхээр өндөгний шартаа нэдэх хэрэгтэй юм байна шүү. Өндөгний шарыг хайна гэдэг бол хуучирсан мэдээлэлээ гэсэн үг. За баярлалаа.